сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн та сайн байна уу? За сайцгаана. За өнөөдрийн хичээлийг багаар ажиллах дэг. За бид нар дандаа хэлдэг те. За хэлээрэй юу гэж байна? Хамтран сонсон чадан хичээн хийн. За эндээс ажиглаад өнөөдрийн хичээл. Эндээс за мөн энэ зургийг ашиглаад өнөөдрийн хичээлийн сэдэв ямар нэртэй болохыг таамаглал төвшүүлнэ хүүхдүүдээ. За хичээлийн сэдэв та нарын бодлоор. За төвшүүлсэн таамаглаа юун дээр ажлын хуудас дээрээ бөглөж хүүхдүүдээ. Самбарцыг бас ашиглана тийм ээ. Ямар зураг юу хийж байна? Болсноо. За та нарт ямар таамаглал үүссэн бэ тийм ээ? За тэгвэл за намын эрдэнэс сонсъё. Энэ бичлэг энэ зургуудыг харахад энэ Монгол улсын хөлөө тал нутаг байгалыг харуулсан. За сайн байна. За одоо тэгвэл нийтлэг танай багийнханд ямар таамаглал үүссэн бэ? Багаараа нэг таамаглал гаргачих. За болсноо. За нэгдүгээр баг. Нэгдүгээр багаас сонсъё. За. Байгаль ба балж бай. За байгаль хоёрдугаар. Багш зургийг ажиллахад перм болно. За перм гуравдугаар. За эрсдэс уур амьсгал гарч байна. За дөрөвдүгээр. Хүннүүгийн аж байдал. Тэгэхээр бид нар өнөөдөр ямар улсын талаар үзэх юм шиг байна? Хүннүү юм тийм үү? За хүннүүгийн юуны зураг гарлаа? Байгалийн зураг. Байгаль гарсан байна тийм үү? За мөн байгалаас гадна бид нар газар зүйн талаар үзнэ. Газар зүй. За аж байдал гэж хэлсэн тийм ээ? За тэгвэл өнөөдрийн хичээлийн гарчгаа тавиараа өгтөө те. Хүннүүгийн Байгаль, газар зүй, газар зүй, ахуй амьдрал гэсэн сэдвтэй хичээл орно. За. 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 За.
хүүхдүүдээ. Одоогийн Монгол орны газрын зурагтайгаа давхцуулан харна. За эндээс юу ажилласнаар бичнэ. Мөн хүннүүгийн хил хязгаарыг тэмдэглэнэ. Ажлын утсан дээр. За тэмдэглэж авъя. Ажлын утасны хоёр хэсэг үзүүлнэ. За тэгвэл багуудын 2 дугаартай гişүн. Ажлын утаснасаа газар нутгийн уншиж. За энэ газрын зургаас ажиллахад хүннүү хүний одоо газрын зургаас Намуула эндээ ажиллаж байна. Ажлын утсыг барай гарч байна. За хүннүүгийн газрын зургийг ажиллахад хойд зүгт нь байгаль нуур, урд зүгт нь цагаан эрен, харин баруун зүгт нь тэнгэр уул, зүүн зүгт нь солонгосын хойд гэж гаргасан байгаа. За хоёрдугаар Монгол орны газрын зурагтай давхцуулан харахад юу ажиглав? За хоёрдугаарагийн хоёрдугаар гишүүн тийм ээ. За цагаан хэрмэн хойд зүгт орж байгаа. Зүүн урд зүгт нь байгаль нуур, баруун зүгт нь солонгосын хойг оруулсан. Тэгээд зүүн зүгт нь тэнгэр улаан. За хил хязгаараа санал өөр бүл хэлээрэй заяа. За ижилхэн давтж байгаа бол одоо Монголын зурагтай ажиглуулаад харьцуулаад харахад ямар харагдаж байна? За 3 дугаар. Наанасаа хэлсэн ч болно. За. Хойд зүгт нь байгаль нуур, урд зүгт нь цагаан эрен, зүүн зүгт нь солонгосын хойг өсөв. За ба. Баруун За 4 дугаараас санаа нь. Хойд зүгт нь байгаль нуур, урд зүгт нь цагаан эрен, баруун тэнгэр уул, зүүн зүгт нь солонгосын хойг. За сайн байна. За тэгвэл бүгдээрээ ингэ бичсэн юм байна тийм үү? За багш нь энийг асуусан тийм. За энэ Монгол орны газрын зураг мөн үү? За хүннүүгийн газрын зураг. Ямар вэ? За намайг. Хүннүүгийн дээр үеийн газар нутг нь энэ одоогийн Монголынхаас бас асар том уудам байсан. Одоогийн Монгол улсын газрын зургийн дээр үеийн хүннүүгээс арай бассан байна. За сайн байна. Их сайн. За дараагийн хэдүүлээ их сурвалжаа уншиж хүннүүгийн талаар мэдээлэлтэй болно.
өндөр ханыг яаж үзүүлэх гэсэн бэ? За, нэгдүгээр Хүннүүчүүд өндөр ханыг яг шат ашиглаж ялж нэвтрээ ордог гэсэн юм. За. Хүннүүчүүд өндөр ханыг нурааж орохдоо шат болоо нурааж ордог гэсэн. За, хариултыг танаа багасгасан. Хүннүүчүүд өндөр ханыг нураадаа чахунаас санаа шиддэг ингээ хан нурааж орж ирсэн. За, одоо бодгоор яа. Тэд тайрцаг юу гэдэг байсан бэ? За, хүннүүчүүдээ асууж байна тийм үү? За, танаа багас. За, тэндээс хариулъя. Хүннүүчүүд тайрцаг мал жижигхэн хажуугаас ам хүрээ. За, мал аж ахуй ирэхэд. За, нэм. Хүннүүчүүд тайван цаг газар тариал эрхэлдэг байсан. За, намайг ирэх нэм. Хүннүүчүүд тайван цагт ан аав хийж яадаг гэсэн. Тэгээд хүннүүгийн шаны 100,000 морь зэрэгтэй аав ховрох хийжсэн их сурвалж байдаг. За, сайн байна. За, сайхан байна. Хүннүүчүүд нүүдэлж авдаг гэсэн. Тэгээд нүүдэлж амьдраад малаа тижээ ан гөрөөс агна хоолны ашигласан байсан. За, сайн байна. За, дараагийн тасгалдаа орё гэдэг. За, сур хүчгийнхаа 71-р хувцсыг гаргаарай өгдөө тий. За, 71-р хувцс. За, энэ тасгал юм тийм үү? Монголчуудын ахуй амьдралын. За, энийг зурагтай тохируулаад ажлын утсан дээрээ тэмдэглэнэ. За, тэмдэглээ дуусна. Дуусчихлаа гэх юм уу? энэ саяны сэдвүүдээ. За энийг олоод байрлуул. Сая яаж байрлуулсан бэ? За.
тайлбарлана те насныгаа. Болж ийнө тусалцсан ах уу? Босно. За тайлбарлаарай. За хаана юу авчиад наач вэ? За насныгаа тайлбар. Орхон сэлэнгийн сав газраар тариа тавьдаг нь энэ зураг байгаа. За. Энэ гол мөрний хажуугаар энэ тариалан эрхэлжсэн хүний зураг. За. Хэн ямаага ойрын бэлчээрд гаргана гэдэг нь өөрийнхөө нүүдэлсэн газарт хэн ямаага байрлуулахыг хэл. За. Монголчууд хэн ямаага маллахын тулд өвснээс ус тунгалагдаг газрыг даган нүүдэлдэг гэсэн. За дараагийнхын тайлбарласан. Малын нас боловсруулж эсхий хийж гэрээ бүрэн мөн эсхий ширдэг ширнэ. За. Малын арьс шил боловсруулж эмээл хазаар чөдөр тушаа хийдэг. Мал маллахын зэрэгцээ ан гөрөө хийн. Энэ ангаа игээд Танайтай санаа давтчих чинь ээжлээ нөө. За сайн байна. За сууч. За одоо бичлэг сонсноо хэдүүлээ. Маш анхааралтай сонсон шүү хүмүүстээ. Монголчуудын дээд өв хүннүүнээр одоос 2220 жилийн тэртээ буюу манай эртний өмнөх 209 онд Удам шинийн өдөрлөг дор нэгдэн өргөн үүдэн нутгийг хамарсан үдэлчдийн анхны төр улсыг байгуулсан билээ. Хүннүү гүрний төрийн бүтэц, зэгийн зохион байгуулалт, гаралт, цууд, мянгатын систем нь хожим үеийн үдэлчдийн төрийн улсыг их Монгол улсын төрийн тогтолцооны үндэс болж байна. Хүннүү гүрний бүрэлдэхүүнд зөвхөн Монгол төдийгүй Европ төрхийн хувь аймагуд ч багтаж байж. Хүннүү гүрэн тухайн үед дэлхийн хамгийн хүчирхэг ард түмний нэг болж чадсан төдий Аз тэд Эртний хятадын хан улстай энэ зэрэгцэж Торгоны их замын нэгэн гол зангилаа хянан өрөнд орны холбох гүр болж байлаа. Хүннүү гүрэн хүчирхэгчтэй цагаан гэмээс байгальдалаа Солонгосын хойгоос тэнгэр уул хүртэлх бүрэн уулмуудыг захирч байжээ. Энэ хүчирхэг гүрэн Найрны 1-р зууны төгсгөл хүртэл буюу 200 илүү жил оршин тогтносон бөгөөд сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны ололтын тулгуурлан хүннүүгийн археологийн дурсгалын он цаг тогтоох олдорыг сэргээр засварлах, найрлаг үдсийг тодруулах, булчнаас гарсан хүн олон ясыг нарийвшин тодорхойлох судалгаа хийж байна. Тухайн хүннүүгийн булчнаас илэрсэн хүний ясанд хийсэн судалгаанаас харахад зөвхөн Монгол төрхтөн төдийгүй Европч төрхтөн ч байна. Энэ хүннүү гурван олон үндэстэн угсаатныг нэгтгэсэн хүчирхэг эзэнт гүрэн байсныг нотлогоо юм. Хүннүүнээр хан улс төдийгүй өрөнд орны бусад орнуудтай харилцаж байсныг археологийн сүүлийн судалгаагаар илэрсэн шинжлэх бодлого бичиж байна. Үүнд ноён уулын 20 булчнаас олдсон эртний грекийн домгийн бурхтын төстэй хөөмөл мөнгөн чимэглээ. Эсхий шигдэг дээрх домгийн амьтдын төс гол модны 20-р булчнаас илэрсэн бэлгэд гөрөөс буюу ганц эвэрт төс худраг. Өмнөдөргөний чимэглэл Өнөөгийн Афганистаны Тиалер техник хэмээх газраас олдсонтой ижилсэх үрлэн хээгэр чимгэлсэн хатхуур чимэглэл. 2005 онд Улаан аймгийн Дэлгэрс цөмийн нутагт газрын чулуунд Ихрийн ам хэмээх газар малтан судалсан хүннүүгийн жирийн игний булчнаас гарсан хүний дүрс бүхий идэхэд авч төстэй чулуун зүрт зэрэг зүйлс багт. Хүннүүнээр Дорно Туркестаны Баян бүрдийн суурьшмал улс орнуудыг айлтан эзэлж иргэшээлдээ оруулан тэдний хот тосноос газар тариалан гар бүлийн бүтээгдэхүүнээр алба татвар тогтмол гаргуулж байгаа. Суурьшмал аж ахуйн хэрэглэгдэхүүн олж авах байж. Харин Дорно нуурын хоёрыг олсон Торгоны их замын дунд хэсгийг иргэшээл нөлөөнд байлж, ялангуяа түүний хойд салаан дээр байгуу наяж байсан явдал хүннүү бүрэнд бүрэн Дорны суурьшмалд иргэн шил газар тариалан гар бүлийн бүтээгдэхүүн нэлээдэг болж бололцоо олгож байсан байна. Судалгааны байдлаас үзэхэд энэ суурин газарт наасны үйлдвэрлэл ихэд өгсөн бөгөөд энэ хүмүүс олоор суурьшин амьдарч газар тариалан гар бүлийн ажлыг эрхэлж байсан тодорхой болжээ. Малтуурын байдлаас харахад энэхүү суурин газар нь Оросын холбооны улсын Бурят, Сэлэн гүрний хөвөн байдаг. Бүгд талбайгаар нь малтан судалсан ив болгын сууринтай бүтэц зохион байгуулалт олдор хэрэглэгдэхүүний хувьд тун ойролцоо байгаа нь сонирхолтой юм. Хүннүүгийн дурсгалыг судалсан археологийн судалгааны үр дүнгээс харахад хүннүү бүрэн аж ахуйн нийгмийн нарийн бүтэцтэй байгууллагын олон үндэснээс бүрдсэн их бүрэн байсан тодорхой байна. Монголын археологчид Оросын холбооны улс, Франц, Харин Солонгос улс, Америкийн нэгдсэн улс, Швейцар зэрэг орны судалгааны байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж хүннүүгийн археологийн дурсгалыг судалж байна. За хүмүүстээ бичлэгээс ойлгосон зүйлээ ажлын хуудасны
5 дугаар албалт хийнэ. Гурван дууссан юм аа. За хоёрыг яаж юм? За хоёр дуус. За одоо аль багаас эхлэв те? За хоёрдугаараас эхлэе. Хоёрдугаар багийн 5 дугаартай сурч. За анхаарай байна. Хүннүүгийн байгаль цаг уурыг хэмжүүлэх нь эрсдэр зур амьсгалтай хүннүүгийн эрхлэг аж ахуйн ялангууд хүннүүгийн эрхлэг аж ахуй дундаас хамгийн гол нь эрхлэг аж ахуй мал аж ахуй байсан. За хүннүүчүүд бидний өвөг дээдс болох тухай би энэ бичлэгээс тэмдэглэсэн. Хүннүүчүүд бидний өвөг дээдэс тэгээд хүннүүчүүд нь байгалийн эрсдэс уур амьсгал нүүдэлтэй амьдардаг байсан. Тэгээд манай монголчууд хүннүүчүүд чи бас нүүдэлтэй амьдардаг. За гурван Хүннүүгийн байгаль цаг уурын танилцуулга нь хүннүүчүүд нь дөрөв ихэл тэгээд эрсдэс уур амьсгалтай байсан. Хүннүүгийн эрхлэг аж ахуй нь мал аж ахуй, тариа удаа, гар урлал, ойл чимэглэл гэх мэт байсан. Хүннүүчүүд бидний өвөг дээдс бол хойноогоор адилхан нүүдэлч ард түмэн бас мал аж ахуй эрхэлдэг байсан. За нэгдүгээр Хүннүүгийн байгаль цаг уурын танилцуулга эрсдэс уур амьсгалтай байсан. Мөн жилийн дөрөв хэлэлтэй хүннүүгийн эрхлэг аж ахуй, мал аж ахуй болон гадаад хяналтын юм. Хүннүүчүүд бидний өвөг дээдэс болох тухай хүннүүчүүд бидний өвөг дээдэс бол модын шамны юм. за гурван Хүннүүгийн байгаль цаг уурын танилцуулга болохоор байгаль нь 4 үлрэлтэй тэгээд сэрүүн цаг ууртай. Тэгээд хүннүүгийн эрхлэг аж ахуй нь болохоор ам бороо хийх, таван хөшөө мал маллах, ваарсав хийх, газар тариалан эрхэж амьдардаг байсан. Тэгээд хүннүүчүүд бидний өвөг дээдэс болох тухай болохоор хүннүүчүүд нь одоогоос 2200 жилийн өмнөх оршиж байсан бидний өвөг дээдэс бас ард юм. За тэгвэл эхний хоёрыг маш сайн хэлээ тийм үү? Хүннүүчүүд бидний өвөг дээдс болох тухай бичлэг дээр юу гэсэн бэ? Юунаас нотогдсон? За нэг. За. Хүннүүчүүд бидний өвөг дээдс болох тухай зүйлүүд нь нөгөө түүхийн дээр үеэс олцсон олдруудаас нь батлагдсан. За тэгвэл нэг. Хүннүүчүүд бидний өвөг дээдс болох нь хүннүүчүүдийн одоо эрдэмтдийн сулсан хүннүүчүүдийн эртний үеийн ганцхан яснаас бэлгэрээ өвөг дээдс гэж тодорхойлсон. Хүннүүгийн оршуулгын булснаас тодорхойлсон тийм. Сайн байна. Бид нартай адилхан гений гэдэг тийм үү? За дараагийн диск руу гарах.
хийж болно, багцлах аргаар хийж болно те. Ойлголтоо юугаар илэрхийлэхээр байна? Чадвараа.
оюуны зураг хийсэн байгаа. Хүннүүгийн амьдрал ба нийгэм нь мал аж ахуй, нүүдэл, боловсруулалт, зэвсэг, ан ав, газар тариалан, олдор гэсэн ангиллуудтай. Мал аж ахуйнд нь этгээд мал, бод мал, бог мал багтана. Этгээд малт нь болохоор луус, илжиг, тэмээ, бод малт нь тэмээ, адуу, үдгэр, бог малт нь хонь ямаа маань багтдаг байгаа. Тэгээд хамгийн их элбэг байдаг мал нь бог мал буюу хонь ямаа байгаа. Тэгээд монголчууд өвс усны сайныг даган нүүдэлдэг байсан. Бас өвс усны сайныг даган нүүдэлдэг байсан болохоор орхон сэлэнг зэрэг томоохон голуудын эрэг сав нутгаар нүүдэлдэг байсан. Тэгээд бас нүүдэл хийхдээ жилийн 4 өдрөл тохируулж нүүдэл хийдэг байсан байгаа. За дараагийн баг. Бид хүннүгүрний газрын зургаас санаа аван хийсэн байгаа. Ингээд хүннүгүрний голлох аж ахуй бол мал аж ахуй байсан. Тийм болохоор бид мал аж ахуй санаа аван хийсэн байгаа. Үхэр бол махсуу хоёроо өгдөг. Тэмээ ноолуур өдөр өгдөг байсан. Адуу болохоор унах өсгөх байсан. Ямаа нь болохоор мах ширээ өгдөг байсан. За 5 гүшүү малынхаа ашиг шивийг бичсэн байна тийм ээ. За дараагийн баг. Манайх зурсан зургаас сэдв авсан байгаа. Хүннүүчүүд эсгийн эрт амьдардаг байсан. Тэгээд тэмээгээр нүүдэл хийж мал аж ахуй эрхэлдэг байсан. Мал аж ахуйд нь 5 гүшүү мал орно. Тэгээд ном сум хийж уурга зэрэг хийж хөдөлмөрлөдөг байсан. За дараагийн баг. За манай баг болохоор бичлэгнээ санаа авч оюуны зураг хийсэн байгаа. Энэ баг өвөг дээрс эрхлэх аж ахуй мөн эртний олдвор цаг уургасан дөрвөн бүлэг задарсан. Энээс өвөг дээрс нь болохоор модон шөнийн Чингис тэгээ хүннүгсэн эртний өвөг дээрс маань багцсан. Эрхлэх аж ахуй болохоор мал аж ахуй. За эднийхээ ижилхэн санаатай юу те? За сайн байна. За өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон багуудаа баярлалаа. За суу хүмүүстээ. За гэрийн даалгавар хэрэгжиж аваарай. Гэрийн даалгавар юу ийгнэ вэ? Өнөөдрийн хичээлийн хүрээнд сонирхол татсан асуулаа эрэл хайгуул хийгээд мэдээлэл зөвлөж өгнө. Ойлгомжтой юу те? Ойлгомжтой. За хичээл дуслаа. За баярлалаа.